сайн байна уу? Би өнөөдөр Нана аймглаг дээр хөхний мэдсэлд орох гээд ирсэн байна. Намааг Уянга гэдэг. Ер нь би нөх хүүхд төрүүлээд нэг урд нь жоохон том хүүхдээсэн болохоор тэр хүүхд төрүүлээд хэмжээний сүү ороод нэлээд унжаалт өгсөн. Тэгээд ер нь өөртөө жоохон хөхнийхэн тал дээр жоохон сэтгэл готролтой явж ирсэн. Тэгээ ер нь хөхөө засъя гэж бодсон. Шийдсэн байгаа. Баярлалаа. Сайн байна уу? Уянга байна. Нана аймагт хөхний хагалгаанаараа 2 сар болж байна. Миний хөх ер нь хагалгааны өмнө их хэмжээгээр унжилт өгөөж жижигэрсэн байсан. Хөх сойлох болон хөх томруулах мэслийн хагалгаанд орсон. Мэдээж амар гоё мэдрэгдэж байгаа шал өөр болсон. Мэдээж амар унжилттай байсан болохоор гів гинтл амар яг аяг хүмүүс юм шиг гоё хөхтэй амар гоё санагдсан юм лээ. Ховц өмсөж гадар явах ч гэсэн амар гоё. Өөртөө ихтгэлтэй санагддаг. Гоё юм. Хөхний хагалгаанаар хүмүүс амар өвдөг гэсэн ч өстө өвдөөгүй шүү. Хэвтээд нэг босгоор нэг чэйжл жоохон хатгаар туулж өвддөг юм лээ. Тэрнээс л өөр ерөөсөө тийм нэг амар сан мэдсэлд орсон гээгүй. Орсон юм шиг тэгж өвддөггүй. Миний хувьд тэр хавдалт хөхрөлт сорвжилт амарсан баг гарсан. Нэх хавдаагүй хөхрөөгүй бүр огт хөхрөөгүй. Нэх удаагүй нэг 7 мал 2-7 хоногийн дараа гэхэл баг амар гоё болсон байсан. Баг хэмжээгээр нь хавгандсан болохоор бас үзүрний шүүс хуусан. Үзүрний шүүс. Мэдсэлд орсныхан дараа 7 хоногийн дараа хавангийн шаардлага хэлсэн ирж тэгээд ер нь үлдэгдэл тоногд нь ер нь гэртээ үзүрний шүүс уусан да. Тийм арчилгаа хийсэн байгаа. Амар гоё хүлээж авч байгаа ер нь бол манай ихчлэхээр нөө миний хүүхэг угаасан юм амар унжилтаа гэдэг мэдчихсэн болохоор амар гоё болсон байна. Хэвээ гоё лээ гэдэг. Мэдгүй найзууд нь харчих хүүхэг чи ийм гоё хүүхтэй байсан юм уу? Хүүхэг чи ямар гоё болсон ингэ. Амьдралд өөрчлөлт орсоо өөртөө ихтгэлтэй болсон. Ховцомсоо гадар явхад л амар гоё л юм бэл мэдээж хизээж хөхнөөсөө санаа зовох. Өмнө нас нэх хөхнөөсөө санаад маг цагтаа нэг гадар явдаг байсан болохоор Феликснээс ширэн их магтай гадар явах дуртаалсан хараа талуунд. Эмнэлгийн үйлчлэгээ нь ер нь бүхэл үйлчлэг надад маш их таалагдсан. Энд чи уур чадвар, хүмүүсийн харилцаа, монгол орчуулагчийн харилцаа, орчин тойрон гэдэг бүх юм надад маш их таалагдсан. Энэ тэр гээд гоцолж хэлэгдэв юм. Баггүй бүгдээр л зөв таалагдсан. Ер нь бол хагалгаа хийх гэж бодож байгаа зорж байгаа бүсгүүчүүд маань ер нь эмнэлэгт үзүүлээд хамгийн гол нь эхлээд эмнэлэгтээ үзүүлээд мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах нь ер нь дээр юм шиг санагддаг. Яагаад гэвэл бас нөгөө нэг шууд бас нэг тийм өөрийнхөө биенийг харьцаа пропорц ер нь тэрийг мэдхгүй ээжж өөрөө бас дур мэдээж шийдвэр гаргах ер нь буруу юм блэ. Эмнэлэг дээр ээж мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авч өөртөө тохирсонгоо сайн нэг хагалгаанд орвол ер нь илүү гоё. Илүү сайн үр дүн гарна гэж бодож байна. Миний хувьд бол миний хүндээ 100% бүр сэтгэл санаанд үнэн яг нийцсэн байгаа болохоор би 100% өгмөр. Яг бол би нөгөө томч жижигэн яг л өөрийнхөө хүсчээсэн яг хэмжээнийхээ хөхтэй болсон болохоор амар гоё сэтгэл хангалуун байгаа. Та бүхэндээ өөрийнхөө хөхний хагалгаа хийсэн туршлагаасаа хуваалцлаа. Та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Баяртай.